гэдэг software engineer гэдэг Adobe компани намайг төвшин зайлдаг. намайг төвшин зайлдаг Adobe компани Facebook юм би нэг жоох хэлж байгаа тийм. За бид нар асуудлыг ярьсан. Гэхдээ энэ ингээд бид нар ямар нэгэн тийм нөгөө дараалал өгөөгөр хамаагүй ингээд рандом бичсэн байгаа. Зүгээр миний хувьд одоо бизнес эхлэх юм юу гэсэн чухал вэ гэхээр killer idea гэдэг. Ер нь бол idea гэдэг бол ер нь миний хувьд их тийм чухал. Нэг хэсэг бол idea бол одоо бүр нисчээдэг энийг хэн шүүрч аваад одоо бэлэн болгосон одоо амжилт хүрдэг байсан бол одоо тэр амжилт хүрдэг түүл нь өөрөө бэлэн болсон учраас idea босоод эргээд үнэтэй болсон. Ягаад гэвэл тэгэхээр idea үнэтэй болно гэдэг нь юу гэхээр одоо шин санаа олно гэдэг бол яг хөө бид нар Монгол санаа олох бол Монгол хэдэн бизнес байдаг үлээ хэдэн төрлийн хэрэглээний одоо зах зээл байдаг үлээ гэтэл Америк бид нар өөрөө амар маш олон үндэстэнд асар олон хүнтэй учраас бүх төрлийн бизнес байдаг. Энэ дотроос одоо шийдэл амжилт олох idea олно гэдэг бол миний бодлоор бүр сая долларын асуулт байгаа байхгүй өөр. Яаж idea олох вэ? Тэгэхээр одоо бид нар ингээд бизнес чи өөрөө жишээлбэл ингээд өвдөж ирсэн буюу Монголд байгаа бизнес энэ хүртэл шийдэж байгаа юм эсвэл чоошин бизнесийг нээж байгаа юм гэдэг чинь бас өөрөө бас нэг тийм тэр категори бас өөр болчиход байгаа юм да. Тэгэхээр шинэ бизнес олно гэхээр ер нь бизнесийн idea бизнес ер нь яаж хөгжих вэ гэхээр ер нь ямар нэгэн тийм проблемыг олж иж тэрийг шийдэж